ийшээ юу? Тийм ээ ийшээ. Хэрэгчлөөний дуу хоолой толилуулж байна. Ийшээ яваарай. OPS Production-ы бүтээл. Archbishop Desmond гоо. Та дээшээс өнөө. Энд эвтэйхэн байна уу? Баярлалаа. За, ингээд эхлэе те. За тэгье. Эхэлцгээе. Зүгээр байна уу? Зүгээрээ. Хятадууд төвд рүү дайран орж, төвд хүмүүсийг хөнөөж, шашин соёлын өгөө хийж байна. Далай лам 4 настайгаас улс орноо хэрхэн удирдахыг заалгаж ирсэн боловч энэ эрхээ Хятадын засгийн газарт алдаж хэдэн 10 жилийн турш загаачлан амьдарч буй энэ этгэг улсаас ард түмнээ удирдах байгаа билээ. Desmond Tutu ард түмний арьс өнгөөр ялгуурлан гадуурх дэглэмийн эсрэг тэмцэл удирдах байна. Африк дахь цагаан арьснуудын ноёрхол хараахан нурж унаагүй байгаа энэ бүсэд эрхчлөө гэдэг ойлголт бий болоогүй байна. Нэгэнт эрх чөлөөгөө эргүүлэн олж явхаар зориг шулуудсан хүмүүсийг юу ч зогсоож чадахгүй юм. Африкийн Archbishop Desmond Tutu Далай ламтай уулзахаар ирлээ. Бурхан эвэг, бурхан таныг эвэг. Шударга ёсны төлөө ард түмнийхээ соёл уламжлалыг хадгалж хамгаалахын төлөө насан туршдаа тэмцэж үүгээрээ Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хоёр эрхмийн энхүү уулзсан нь түүхэн үйл явдал болсон юм. За сайн байцгаана уу? За бэлнэ үү? Басна уу? Тийм ээ. За сайн байна. Дээрхэн гэгэнтэй. Та нэг гэгэнтэн хүн шиг байгаа ч те. Аз жаргалын нэрэлт. Бэрхшээл дундаас баяр баясгаланг олгоно. Нүр тулан уулзах завшаан тохиолгүй олон жил болсны эцэст Archbishop Desmond Tutu дэрхийн гэгэнтэн Далай лам нар 2015 оны хавар энхүү уулзлаа. Дарамсалаа энэтхэг. Энэхүү түүхэн уулзалтын талаарх эдгээр зураг бичлэгийг урд өмнө хэвлэлд нийтэлж байгаагүй. Аз жаргалын тухай номноос сэдвэлв. Таны энэ удаагийн айлчлалын зорилго юу вэ хэрхэн бэ? Зүгээр л найзтайгаа цагийг сайхан өнгөрөөж баяр баясгалангийн тухай ярилцах байхаа гэж бодож байна. Тэнд миний охин зогсож байна. Аавыгаа Далай ламтай уулзах үед би хажууд нь байсан юм. Энэ уулзалт Нью Жерси мужийн Нью-Йоркийн нэгэн музейд болж үлээ. Оюун санааны агуу их удирдагч. Дээрхийн гэгэнтэнтэй учран золгож хажууд нь сууж байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Энэ олон жилийн турш нийгмийн сайн сайхны төлөө тэр дундаа хүнд бэрх амьдрал туулж зов шаналж байгаа хүмүүсийн төлөө маш ихийг хийж хичээн зүтгэж ирсэнд нь би ихэд биширч хүндэлдэг юм. Энэ дэлхий дээр Далай лам Desmond Tutu хоёр шиг хоорондоо тэсөөр хоёр найзыг хайгаад болохгүй байх. Нэг нь Африк хүн, нөгөө нь Аз хүн. Нэг нь буддын шашинтан, нөгөөх нь христийн шашинтан. Нэг нь үгээгүй ядуу амьдрал дунд, нөгөө нь мянган өрөөтэй ордонд өссөн хэдий ч нэг нэгийгээ таньж нөхөрлөн хамттай сахилга гудаж оюун санааны ахын дүүс болцгооч. Би заримдаа Далай ламд жаахан чимээг аядаач. Цаан чинь камераар бидний зургийг авч байна шүү гэдэг юм. Та сахилгагүй гэдэг үг мэдхөө. Та их сахилгагүй үнтэй, тийм биз дээ. Би ч гэсэн энэ хүнийг сахилгагүй л гэж боддог. Тэгэхээр хоёр сахилгагүй хүн уулзаж байгаа юм байна. Гайхалтай яа. Үннийг хэлэхэд тэр хоёр уулзахаараа яг л 8 настай жаалуучиг л байдаг юм. Би тэрний хүзүүг нь ингэдэг юм.
Тэднийг нэг нэгийгээ ийн цаашлуулж хөгжилдөж байхыг харах үед азаараа би энэ хоёрын 3 дугаар ангийн багш нь биш юм да гэх бодол төрдөг шүү. Таач энэ хүн маань Христийн шашинтай юм да. Таанч буддын шашинтай юм та. Ярилцлага болохын өмнө надад ингээд ер нь би хэн болоод оюун санааны их удирдагч эрхэм хоёр хүмүүнтэй зэрэгцэн суугаад мэрэгэн ухааных нь огш шимийг тунгаах гэж байдаг үлээ гэх бодол төрж байлаа. Харин аарчгүй зарим үед хүн бусдын дунд өөрийнхөө л байх хэрэгтэй. Таны хүч чадал сул тал ямар байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь байх газараа л ирэх хэрэгтэй. Тэрний дараа болох ёстой юм болдгороо болог гэж хэлж байсан санаанд орсон юм. Би энэ залуутай хэзээс эхэлж ажилласан бэлээ? Лав 10 жил болж байна. Миний бодлоор Даг аавыг минь өөр нэг аваа гэж боддог байх. Өөрийнхөө аав шиг л хайрлаж хүндэлдэг. Аав минь ч тэрнийг хүү шигээл хайрладаг. Бид эрх чөлөөд тэмүүлж байна. Тэгэхээр юу ч бидний замыг хааж зогсоож чадахгүй. Би анх Арчбишоп Тутугийн тухай коллежид сурч байхдаа мэдж авсан юм. Дэлхийн олон орны оюутнууд арьс өнгөөр ялгуурлан гадуурхын эсрэг тэмцэл өрнүүлж байсан үе. Арчгүй бидний бишрэн хүндэлдэг баатар байлаа. Эр зөргийн бэлэг тэмдэг Бишоп Десмонд Тутугайг танилцуулахад нэн таатай байна. Тухайн үед тэрээр дэлхийн олон оронд очиж Өмнөд Африк дахь цагаан арьснууд ноёргосон засгийн газрын эсрэг үгээ хэлж байлаа. Америк даяар аль нэгэн коллежид зочлоход нь тэрнийг яг л рокод ирсэн мэт хүлээж авдаг байв. Шудраг бус байтал дарангуулал ноёргосон үед аливаа хүн төвийг сахиж болохгүй. Заавал аль нэг талд нь зогсож шудраг ёсны талд эсвэл шудраг бусын талд байна гэдгээ шууд хэлэх ёстой. Тэгэхэд би маш их урам зориг авсан. Ийм хүний өдөр тутмын амьдрал яаж өрнөдөг бол би тэрнээс юу сурч болох вэ гэж боддог байлаа. Сүүлд нь би хэвлэлийн салбарт орж алсын харааг тодорхойлогчтой ажиллахаар болох үед миний хувьд Арчгүй нэр тэр жагсаалтын хамгийн ихэнд байсан юм. Юуны өмнө асуулт бэлтгэхэд хамтарч ажилласан Жимпад талархлаа илэрхийлээ. Сайн асуултууд байвал бүгд Жимпагийнх, муу нь минийх шүү. Сайн хариултууд байвал тэрнийх, муу хариултууд нь минийх байх байхаа. Бид бурхан багш ба номын тухай ярихад Жимпа Далай ламын орчуулагчаар олон жил ажиллаж байгаа. Тэрээр буддын лам байсан. Дараа нь хуварган амьдралыг орхин Кембрижид сурч докторийн зэрэг хамгаалсан хүн. Тэр төвдийн хэл бичгийн хамгийн гайхалтай чадварлаг орчуулагч Хелмерч билээ. миний хувьд дээрхийн гигантны орчуулагчаар ажиллана гэдэг нь төвдийн ард түмэн гэхээс илүүтэйгээр дээрхийн гигантэнд дэлхийн нийтэд үйлчилж байгаа хэрэг юм. Энд нэг юм сануулъя. Та нар энд камер угааг мартаарай. Энэ бичлэг шууд засагдахгүй. Хэрвээ нойр тань хөрөөл унтсан ч болно. Асуудалгүй. Нэг удаа биднийг Арчгүй ажлын газар уулзж байх үеэр Далай ламын сангийн дарга над руу хараад Арч Далай лам хоёр хамтарч ном бичвэл яах вэ? Та юу гэж бодож байна гэж асуухт нь би яста сайхан санаа байна. Юуны тухай ном байх вэ гэлээ. Тэгээд бид хоёр хэсэгхэн чимээгүй болсноо бие биирүүгөө хараад зэрэг шахам баяр баясгалан гэсэн юм. Бидний амьдрал төдийгүй дэлхийд дахин тулгарч байгаа энийх зовлон бэрхшээл түүртэлгүй баяр баясгалантай амьдрахыг зааж өгч чадах хүмүүс гэвэл энэ хоёр хүн билээ. Та хоёрын байдал төрх тэр чигтээ инээдхөөр баяр баясгалан цацруулж байдаг нь хэлт байна л да. Шашин намын үйл хэрэгтээ та хоёрыг дүнсгэр уйдгартай бус харин ч баяр баясгалантай хүмүүс болгожээ. Тэгвэл хүмүүс баяр баясгалан гэдгийг зөвхөн мэдрэх төдий бус. Харин сэтгэл оюундаа бат суулгаж хэвшүүлэхийн тулд юу хийвэл зохих вэ? Тийм ээ, яг үнэн. Гэхдээ миний англи хэл маш ядмаг л да. Их ядмаг шүү. Би энэ үгний гол утгыг сайн мэдэхгүй байж магад. Баяр баясгалан гэдэг үгийг би сэтгэл хангалуун байх гэдэг утгаар хэрэгэлдэг. Тийм ээ.
Удаг учиртай амьдарч байгаа хүн сэтгэл хангалуун байна гэсэн үг. Харин удаг учиртай амьдралын эх булаг бидний дотоодод байдаг. Тийм ээ. Үннийг хэлэхэд хүн аз жаргалыг хайгаад байвал хэзээч олж чадахгүй. Аз жаргал гэдэг нь үл баригдах маш барьцгүй зүйл юм. Яг тийм. Тийм ээ. Хүмүүс аз жаргал баяр баясгалан хайдаг. Гэхдээ ихэнхдээ гаднаас буюу мөнгө, эрх мэдэл, том машин, том байшинтай болж хвал жаргалтай болно гэж боддог. Аз жаргалтай амьдралын төдийгүй бие махбодын эрүүл мэндийн их усүр гадна талд биш, бидний дотор байдаг. Тэгэхээр тоо минь олон жил нөхөрлөж байгаа анд минь. Өөрт тань асар их чадамж байгаа гэж би боддог шүү. Чадамж гэв үү? Тийм ээ, асар их чадамж бий. Хүн төрлөختнийг аз жаргалтай болгох чадамж байгаа гэж хэлэх гэсэн юм. Таны царай хүртэл үргэлж инээмсэглэл баяр хөөр цаазарсан. Ийм дүр төрхөл гэхэд хүмүүст эерэг сайн сайхан бодол төрүүлж байдаг шүү дээ. Тэгвэл би танаас нэг юм асууя. За, Та эх орноосоо гарч цагаачлан амьдраад 50 гаруй жил болов уу? 56 жил. Бүхнээс илүү хайрладаг эх орноосоо холдоод 56 жил болж ийм байтал танд гонж гутарсан шинж ёроогүй байдаг нь ямар учиртай вэ? Энэ ямар утгатай үг вэ? Гуних гэсэн утгатай гуних. Төвдийг Шангрила буюу ариун орон гэж нэрлэх нь бий. Харин бодит байдал огт өөр, хавгүй хүнд хэцүү. Дээрхийн гигантэн Далай лама жирэнэг нь тариачин айлын хүү болж мэндэлсэн юм. Эцэг эх нь бичиг үсэгт таалагдаагүй хүмүүс байв. Төвдийн 13 дугаар Далай лам насан өд болов. Далай ламын хойд дүрийг тодруулах дэг журам буддын шашны дахин төрөл авах гэдэг ойлголтод суурилдаг юм. Хүүхдийг бага наснд нь Далай ламын хойд дүрээр тодруулан албан ёсоор өргөмжилдэг. Тэр нэг 2 ойтой байхад нь тодруулсан. Хойд дүрийг тодруулах явцад өмнөх дүрийн ламын эдэлж хэрглэж байсан зүйлийг хүүхдүүдэд үзүүлцэрдэг. Өмнөх дүрийн хэрглэж байсан зүйлийг өөр зүйлстэй холж угаад хүүхдүүдэд үзүүлдэг. Хүүхдүүдээс хинэн тэдэн дундаас өмнөх дүрийн хэрглэж байсан зүйлийг таньж бүг шалгадаг юм. Тэрбээр дээрх сорилтуудыг амжилттай давсан юм. Энэхүү албан ёсоор өргөмжлөгдснийхэн дараа тэрнийг төвдийн төв хэсэгт орших ластах потоло ортонд авчирсан юм. Би баг байхдаа ээжигээ уурлаж байхыг өөр харж байгаагүй. Ээж маань их сайхан сэтгэлтэй хүн байсан. Гэхдээ би ээжээсээ хол байсан. Энэ нь тэрнийг өдөр тутам асран хүмүүжүүлэх үргийг лам багш нар хүлээдэг байсан гэсэн үг юм. Дээрхийн гигантэн зарим номдоо ганцаардлын тухай бичсэн байдаг. Шинжлэх ухаан тэрний сониуч занг ихэд хөдлөгдөг байлаа. Тэрээр механик эд зүйлсийг ихэд сониучрхан судалдаг байв. Потоло ортныхон тагтан дээрээс тэрээр юундж санаа үл зовсон шинжтэй эрх дураараа дууйлан эсгэрсээр малаа туун бууж ирж байгаа хүүхдүүдийг ажиглан ганцаард нь суудаг байжээ. Төвдийн ард түмний итгэл найдвар хүсэл тэмүүллийг энэ жаахан хүүгийн нуруунд дээр үрүүлсэн нь надад арай л шудраг болсон мэт санагдсан. 16 настай байхдаа би хувийн эрх чөлөөгөө алдсан. Учир нь ард түмэн маань намайг улс төрийн хариуцлага өрхийг ятгасан юм. Тэр үед хятадын зэвсэгт хүчин аль хэдийн төвдийн зүүн талаар халдаж орж ирсэн тул тэд намайг инхүү ятгасан юм.
Коммунист Хятад улс төвдийг түүхэн хөвд өөрийнх нь газар нутагт багтдаг байсан тул алдсан нутгаа эргүүлэн авч байна гэж үзэж байсан юм. 1951 он гэхэд тэд төвдийг бүхэлд нь эзэлсэн. 1959 он хүртэл Далай лама Хятадын зүгээс төвдийг эзлэн түрэмгийлсэн явдлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө маш их хичээн зүтгэсэн юм. Хятадын талж, төвдийн талж тэр аль аль нь өөрсдийн хатуу байр суурьнд баттай зогсож байлаа. Мэдээж төвдүүд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахын төлөө бүхнээ зориулж байв. 1959 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мянган хүн гудамжинд гарч Хятадын эзэрхийлэн түрэмгийллийн эсрэг жагссан юм. Энэ нь Яванда ард түмнийг нийтэд нь хамарсан томоохон хэмжээний бослого болон хувирсан юм. Маш олон хүн Далай ламыг хамгаалахыг хүсэж байсан нь мэдээж. Гэхдээ би нэн тэргүүнд хүч үл хэрэглэх зарчмыг баримталж байв. Энэ нөхцөл байдлыг намжаах гэсэн бүх оролдлого маань амжилт олсонгүй. Эх удалгүй хятадууд бөмбөгдөж эхэлсэн юм. Байдал нэгэн тийм болсон тул оргон зугтахаас өөр арга бидэнд үлдсэнгүй. Тэгэхэд хэрхэн бусдад мэдэгдэхгүйгээр нууцаар оргон зогдох вэ гэдэг асуулт урган гарч ирсэн. Ингээд дээрхийн гигантэн цэргийн хувцас өмсөж зөвсөө хувиргасан юм. Харуулын цэргийн дүрээр зүсээ нууж ордноосоо гарах яг тэр мөч ямар байсан болоо гэж би их төсөөлж боддог юм л да. Энэхүү тэрээр ласыг орхин энэтхэгийг зорих холын аянд гарсан юм. Холын эргийн хажуугаар өнгөрдөг замаар нэг шөнө явахдаа бид маш их айж үлээ. Холын нөгөө эрг дээр Хятадын цэргийн хуаран байрлаж байлаа. Бид айл болох чимээ гаргахгүй хичээн мордо зөөлөн алхуулж байлаа. Хэрв тэд биднийг мэдчихвэл гал нээн. Тэгээд л бид дуусна. Маргааш өглөө нь бид Потола ордныг хамгийн сүүлчийн удаа алсаас харлаа. Энийг мэдсэн юм шиг миний морь бас Потола руу эргэж салах ёс хийж байгаа мэд зогсож байсансан. Тэр үед маш хүнд байсан. Хорин 4 настайдаа би их орноо алдсан да. Далай лам энэтхэгт ирлээ. Энэтхэгийн төр засгийн өндөр албан тушаалтнуудаар өгтүүлж сэтгэл тэнгэр инээмсэглэн зогсох Далай ламыг харсан хинч тэрнийг ласаас гарснаасаа хойш үхлийн аюулыг амьсүрэн туулж их нутгаасаа явхоос өөр аргагүй хүрсэн нэгэн гэж хэлэхэргүй байлаа. Цагаачлан амьдрах улсноор өмнө минь шинэ боломжууд нээгдсэн. Хэр би ласт Потолод үлдсэн бол алтан торонд хоригдох гэж хэлдэг дээ. Дээрхийн гигантэн Далай лам яг тийм л болох байлаа. Тиймээс би хувьдаа энэхүү цагаачлан амьдарч байгаагаа илүү дээр гэж үздэг. Энэ амьдрал маань хавьгүй илүү өгөөжтэй. Эхийг сурч мэдэх, туршлага хоримтлуулах боломжийг нээж өгсөн юм. Бодит байдлыг зөвөр үнэлж, санаа бодлоо тэрэндээ тохируулан цэгцлэх бол сэтгэлгээг өөрчлөх маш хүчтэй арга юм. Буддизмд энийг хандлагч гэж хэлдэг юм. Энэ нь буддын шашны сэтгэл судлалын үндсэн ойлголтуудын нэг юм. Тиймээс буддын шашны сэтгэл судлалд ертөнцийг үзэх хандлагыг өөрчлөх талаар ихэд чухалчлан судалдаг. Гомдож хорсохын оронд байдлыг бодитоор зөвөр дүгнэх нь л бидэнд тустай. Ингэснээр бид муу сэтгэлээс ангирч чөлөөлөгдөнө. Хэрв бид альва нөхцөл байдлыг нэг талаас нь харуул ямар тоогүй юм бэ? Яасан ч хэцүү юм гэж хэлмээр санагдана. Харин тухайн хүнд байдлаа өөр нэг өнцгөөс харвал магадгүй шин зүйл сурч мэдэх сайхан боломж ч байж мэдэх юм шүү дээ.
Төвдөд хайр инэрлийг мэдэрч байгаа тэр газар л таны орон гэр мөн гэсэн хэлцэг байдаг юм. Ямар сайхан үг вэ? Таны яриа миний сэтгэлийг ихэд хөдлөглөө. Энэн дээр нэмэхэд альва нөхцөл байдлаас хэрхэн зогтох тухай бус харин тэр байдлыг өөртөө яаж эргээр ашиглаж болох талаар бодох нь гол юм. Дээр хин гэгэнтэн нэгэнтэй эх орноосоо оргон зайлахаас өөр аргагүй болох шиг хэцүү зүйл байхгүй гэж хэлж байсан. Яагарахгүй энэ таны амьдралд тохиолдсон явдал мөнөөс мөн. Уг нь тэрэнд энэ бүхэнд хорсож үзэн ядах эрх бий. Миний бодлоор та бол яг тэгээ тар яг энэ Энэ юу яриад байгаа юм бол? таныг таагүй бухимдсан царайтай байхыг хэлж байна. Харин инээмсэглэмэгц царай таныг эрэлддэг. Сөрөг муу зүйлийг шууд сайн сайханд оруулж байгаа учраас энхүү инээмсэглэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл та би яавал аз жаргалтай болох вэ гэж бодоогүй. Харин би хайр инэрлийг хэрхэн түгээх вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж. Яаж түгээх вэ? Хэрхэн түгээх вэ гэдгийг асуусан байна. Энэ уулзалт ярилцлагын гол зорилго хүн хэцүү цаг үед хэрхэн баяр баясгалан олох вэ? Төвний мөн чанар юу вэ гэдгийг олж мэдгэж чиглэсэн юм. Харин тэд үүнд шинжлэх ухаан оролцуулахыг хүсэж энэ ярилцлага зөвхөн буддын шашны эсвэл христийн шашны тухай ярилцлага байх ёсгүй. Хүн төрлөختний мөн чанарын тухай байх ёстой гэж үлээ. Тэд өөрсдийнхөө хэлж ярьж байгаа зүйлийг шинжлэх ухаантай нийцж байгаа эсхийг мэдхийг хүссэн юм. Riverside дахь Калифорни их сургуулийн доктор Соня Любомирский аз жаргалыг шинжилэн судлах чиглэлээр тун гайхалтай судалгаанууд хийсэн юм. Манай лабораторид аз жаргалд хөндлөнгөөс оролцох нь гэдэг туршилт хийсэн юм. Яг л төрөл бүрийн өвчний шинэ эмчилгээ туршиж байгаатай адилхан гэсэн үг. Энэ удаад бид ямар нэг өвчний жишээ нь ковид эмчилгээний оронд аз жаргалтай байх аргуудыг туршиж үзсэн юм. Нэг туршилтаар бид бусдын төлөө сайн үйл хийсэн хүмүүс аз жаргалтай болж байдгийг олж тогтоосон. Тэгээд ч зогсохгүй тэр аз жаргалын мэдрэмж нь 2-4 хоногийн хугацаанд хадгалагдаж байв. Харин өөрийнхөө төлөө сайн үйл хийсэн хүмүүс төр зурал сайхан байсан болохоос жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадаагүй. Тиймээс энэрэнгүй сайхан сэтгэлийн нэг чухал тал нь бусадтай ямар нэгэн байдлаар харилцах нь хүний бие махбодод нөлөөлдөг болохыг олж тогтоосон. Цусны шинжилгээ хийж үзэхэд бусдын төлөө сайн үйл хийсэн хүмүүсийн РНХ генд өөрчлөлт орсон байв. Энэ ген нь дархлааны системийг эрүүл байлгахад нөлөөлдөг. Тэгэхээр аз жаргал гэдэг зөвхөн таатай сайхан мэдрэмж, таашаалтай холбоотой зүйл биш юм. Үүнээс хамаагүй том өргөн хүрээтэй ойлголт гэдэг нь харагдаж байна. Аз жаргалтай хүмүүс олон найз нөхөдтэй байдаг. Тэд ажил дээрээ илүү бүтээмжтэй, бүтээлч байдаг. Бие махбод нь эрүүл чирэг, дархлаа сайн байхын зэрэгцээ урт насалдаг байна. Тиймээс аз жаргалтай амьдрах хамгийн шилдэг арга бол бусдад туслах, олон найзтай байх юм. Хэрхэн найз нөхөдтэй болох вэ? Гол нь итгэл даах чанар. Мэдээж хэрэг бид амьд мэнд явахын тулд өөрсөддөө санаа тавьж арчлах хэрэгтэй. Тэгэхээс ч өөр аргагүй. Харин бид тэнийг мунхгаар биш, ухаалгаар хувиа хичээх хэрэгтэй. Тэнийг мөнхгөр хувиа хичээнэ гэдэг бол зөвхөн өөрийгөө бодох, бусдыг болон тэдний эрхийг үл тоомсорлохыг хэлнэ. Бүр цаашаал бол бусдыг дээрлэх, хуурам мэхлэх, ашиглах зэрэг орно. Өөртөө ашиг хонжоо бодож байгаа бол тэр тэнийг мөнхрээр хувиа хичээжгүй хэрэг мөн. Харин бусдыг асран халамжилж бусдад тустай амьдрах нь жинхэнэ аз жаргалтай, баяр баясгалантай амьдрах шалтгааныг бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол ухаалгаар амиа хичээж байгаа хэрэг мөн. Та яста зөв юм хэллээ. Та их мэрэгэн ухаантай юм аа. Би таныг ухаалгаар хувиа хичээгч гэж хэлэхгүй. Үн нэг өглөө сэрээдэл. За, би ерөөсөө Далай ламын найз болно гэдэггүй үстэй.
Болох ёстой зүйл аяндаа алуулдаг. Энэ бол жинхэнэ чин сэтгэлийн нөхөрлөл гэж боддог. Хөөе, би таныг чинь хүчүүл хэрэглэгч гэж бодсон штэ. Далай лама Десмонд Тото хоёр ердөө 5-6 удаа л уулзч байсан. Одоо энэ хоёр оюун санааны их маструудад уулзалдаж цагийг зугаатаа өнгөрөх боломж бага гарах болжээ. Хинэгэрэ болж байна. Сайн сайхан юм бод. Миний тухай бод. Аавын 80 насны ойг Кейп Таунд тэмдэглэж Далай ламыг урьсан юм. Тэр үед Өмнөд Африк нь Хятадтай маш өргөн хүрээний худалдааны харилцаатай байсан болохоор Далай ламын визийн зөвшөөрлийг олон 7 хоногоор хойшлуулсан да. Далай ламд ийм бүдүүлэг хандсан гэхэд үнэхээр итгэмээргүй юм. Энэ хүн чинь Далай лам шүү дээ. Би та нарт сануулъя. Нэг л өдөр бид Африкийн үндэсний конгрессийн тэргүүлж буй засгийн газрыг унгаахын төлөө залбирч эхлэн шүү. Африкийн засгийн газар Далай ламыг Өмнөд Африкт ирүүлэхгүйгээр виз олгоогүй нь тун таагүй хэрэг болсон юм. Тиймээс тэднийг уулзуулах цорын ганц арга бол Арчиг дарамсалаад урьж ирүүлэх гэдгийг бид мэдж байлаа. Харин тэр энэ хол замын аяыг дааж чадах хэсэг нь санаа зовоож байлаа. Аав маань түрүү булчирхан хор тавдраар хэд удаа давтан өвдсөн. Тиймээс бид тэрэнд байнга санаа зовж байв. Эмнэлэгт хэд удаа хөвтсөн. Бас үргэлж халдвар авах эрсдэл дунд байсан. Эцэст нь бүх юм нааштайгаар эргэлээ. Аав маань дотны найзтайгаа дахин уулзахар болсондоо үнэхээр баярлаж байсан. Мөн амьдралынхаа турш зорж ажиллаж ирсэн ад жаргалын эрэлт гэдэг төслөө хамтран үйл хэрэг болгон хэрэгжүүлж эхлэх болсондоо туйлын их сэтгэл өндөр байлаа. Зарим удирдагчтай уулзахад яг хөшөө шиг бие барьсан хүмүүс байх юм. Би заримдаа тийм албан ёсны уулзалтан дээр нэг юм буруу тийшээ эргэчихээсэ гэж хүртэл боддог шүү. Тэгвэл одоо хүмүүс мэдэж авлаа. Далай лам өрөөнд орж ирээд аль нэг ерөнхийлөгчтэй зэрэгцэн сууж байхдаа эргэн тойрноо хараад байвал дотроо сандал нь эвдрээсэ гэж бодож байгаа хэрэг байх нь. Та намайг сахилгагүй хүн гэж хэлж байх шүү. Харин ч томоотой байна. Тийм үү? Яг л хүн шиг байна. Таны хувьд амьдралаас таашаал авах. Ер нь таашаал гэдэг үг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Ховрог хүн болохоор таны тухай хүмүүс амьдралын таашаалыг бүр мөсөн огоорсон байхаа гэж боддог байж магадгүй юм л да. Бас сексээс татгалзсан. Йоо, Секс. таны амнаас энэ үг гарлаа гэж юу? Вэ та чинь лам хүн шүү дээ. Тэрийгээ санаж байна уу? Та таашаал зинглээс үнэхээр татгалзсан уу? Эртэд би тантай хамт үдийн цай ууж явахад та хоолоо ихэд таашаа амтархан идэж байх шиг харагдсан. Би хоолнд дуртай. Хоолны ачаар миний бие махбод эсэм мэнд байгаа. Би хоол ундгүйгээр энэр нэгүүлсэх сэтгэлийн тухай бодоод яах вүлээ? Энэр нэгүүлсэх сэтгэл миний ходоодыг дүүрэхгүй шүү дээ. Хоол ундаа шунлын сэтгэлээр биш. Харин сайн сэтгэлийн эрдмийг хөгжүүлэх үүднээс энэ биеийг амьд байлгах зорилгоор хэрэглэж байна гэж бодож хүртэх хэрэгтэй. Энд 7 хоногийг хамтдаа өнгөрүүлсэний бас нэг гайхалтай зүйл нь бид хүмүүсийг асуултаа илгээхийг хүссэн. Хэдэн мянган хүн асуултаа ирүүлсэн юм. Тэдний ихэнх нь яагаад бид энд оршиж байгаа вэ? Амьдралын утга учир мөн чанар юу вэ? Үхэл гэж юу вэ гэх мэт том асуултууд ихэд сонирхон асуусан байсан. Энд нэг асуулт байна. Та хоёр үхлийн тухай юу гэж боддог вэ? Үхэл ирнэ гэж бодоход ямар байдаг вэ? Үхэл ирэх тэр үед яах вэ? Их боловсон асуулаа. Далай лам нэг их санаа зовдөг байх л та. Яагаад гэвэл хойднаас бие гэж итгэдэг юм чинь.
Тийм ээ, хойдноос би. Харин хаан төрхөн л тодорхойгүй. Харин та бол Диваачийн төрхөн тодорхой л доо. Таны хаан төрхийг хятадууд шийднэ гэж байна вүлээ? Та тэдэнтэй сайхан харьцахгүй болж. Тийм ээ. Би мөнх амьдрахгүй гэдгээ бодоод маш удаан хугацаанд айж шаналж ирсэн. Би хэдэн удаа өхлөн ирмэг дээр тулдлаа өвдөж байсан юм. Хүүхэд байхдаа халдварт саа өвчнөөр өвдөхөд аав маань миний авсны модыг худалдаж авахаар явж байсан юм. Өсвөр насндаа сүргээ тусаад өвдөд хэвтэж байхдаа бурхан минь хэрвээ ингээд миний хөшиг хаагдаж байгаа бол надад татгалзах зүйл байхгүй гэж хэлэх тэр мөчөд ёр бусын амар амгалантай болсноо гайхаж байснаа сандгийм л да. Энэ бол амьдралын бодит үнэн юм. Үхэл бол амьдралын нэг хэсэг. Тийм ээ. Тийм шүү. Яг зөв хэллээ гэж бодож байна. Эртөө хэзээ нэгэн цагт үхэл ирэх болно. Амьд байгаа дээр утга учиртай амьдрах хэрэгтэй. Дээд тал нь 100 жил амьдралаа гэхэд энд байх энэ богино хугацаанд дэлхийд нэмж хор хөнөөл учруулахгүй л байх учиртай. Тийм л байна. Сайн байна. Тийм ээ. Энэ хоёр эрхмийн хувьд ижил төстэй зүйл их байгаа. Хоёулаа оюун санааны зам өрөөр замнаж буй хүмүүс. Мөн аль аль нь дарангуулагч системийн эсрэг тэмцсэн баялаг түүхтэй. Бишоп Десмонд Туту нь Өмнөд Африкийн хүн амыг арьс өнгөөр ялгуурлан гадуурх тогтолцоо буюу өөрөөр хэлбэл сайн орон сууц ажлын байр боловсролыг цөөнх цагаан арьснуудад зориулаад харин олон 22 сая хар арьсныг энэ бүгдийг эдлэх хэрэггүй гэж үзэж байгааг эсэргүүцсэн тэр тэмцлийн гол дуу хоолой болж байсан юм. Арьс өнгөөр ялгуурлах дэглэм хэдий 1948 онд албан ёсоор эхэлсэн гэдэгч хар арьст Африкчуудыг цагаан арьс цөөнхөөс тусад нь байлгах бодлого үүнээс өмнө байсаар байжээ. Тэдний ихэнх нь иргэншил авах эрхгүй байсан бөгөөд томоохон хотуудад гадны хүн гэж тооцогддог байлаа. Оронд нь тэднийг хар арьснуудын суурин буюу Бантустаны иргэн болгодог байжээ. Би Өмнөд Африкийн хар арьснуудын амьдардаг нэгэн ядуу тосгонд төрж өссөн. Арчбишоп та Далай ламыг цагаач амьдрал туулахдаа ямар их зовлон зөвтгөр туулсан тухай ярьсан. Гэвч таа ч гэсэн таны ард түмэн ч гэсэн энэ дэглэмийн үед ямар их зовлон шанал амссан бэлээ дээ. Та хувийнхаа амьдралд ч гэсэн зовлон гэдэгтээ нүүр тулж ирсэн. Хор тавдраар өвдөж одоо хүртэл энэ өвчнөтэйгээ дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч энэ бүхний дунд баяр баясгалангаа гээгээгүй л байна. Энэ бүхний нууц нь юу вэ? Ер нь бол олон хүний тусламж дэмжлэгийн лааж. Хүн бусдын ачаар л нээлттэй болж цэцэглэн хөгждөг. Намайг 9 настай байхад ээж маань хараагүйчүүдийн институтад үйлчлэгчийн ажил хийдэг байлаа. Нэгэн удаа урт намирсан хувцастай сүмийн номлогч цагаан арьстан хүн ээжтэй минь малгайгаа аван хүндэтгэлтэйгээр мэхий мэдлэхийг хараад ихэд гайхаж байснаа санаж байна. Энэ надад маш сонин содон санагдаж билээ. Энэ нь тухайн үеийн Өмнөд Африкт огт сонсогдоогүй явдал байв. Цагаан арьст хүн хар арьст эмэгтэйг тэр тусмаа угаагч эмэгтэйг ийм хүндэтгэл хүлээх ёстой хүн гэж үздэггүй байлаа. Тревор Хадлстон бол тентхийн англикан шашны нийгэмлэгийн тэргүүн байв. Хожим нь аавыг сүрьегээр өвдөн эмнэлэгт хэвтэж байхад Тревор гой байнга эргэж сэтгүүл комик ном авчирч өгдөг байв. Өөрөөсөө сул дорой нэгэнд тусалж бусдын төлөө сайхан сэтгэл гаргавал
эцэст нь өөрөө баяр хөөртэй болдог юм. Яагаад тэр өв? Учир нь бид сайн сайхны төлөө бүтээгдсэн гэдгээ ухаардаг юм. Би айлын 4 дахь хүүхэд. Намайг маш жаахан байхад аав маань надад бичиг үсэг заасан юм. Аав ээж хоёр маань хар арьснуудын боловсролын тухай хууль гарахаас өмнө багш байсан. Энэ хуулийг эсэргүүцэж тэр хоёр маань багшийн мэрэгчлээ орхиж, аав сүм рүү явж шашны сургалтанд хамрагдах болсон. Үндсэндээ арьс өнгөөр ялгуурлах дэглэм баримтлагч засгийн газар тэр үед хар арьснуудад зохих хэмжээний багахан боловсрол олгоход хангалттай. Илүү их зүйл сургах шаардлагагүй. Тиймээс сайн үйлчлэгч байхад шаарддаг мэдлэг хангалттай гэж үздэг байв. Энэ тогтолцоо бүхэлдээ биднийг устгахыг оролдож байна. Тэд хизээж энэ санаагаа бүтээж чадахгүй. Энэ санаа бүтэхгүй гэдгийг хэлье. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Өмнөд Африкийн цагдаа нар Арчбишоп Десмонд Туту болон сумын бусад удирдагчдыг баривчллаа. Үүнтэй зэрэгцээд Өмнөд Африкийн цагдаа нар онцгой байдлын эрх мэдлээ ашиглан засгийн газрын эсрэг жагсагчдыг хааж боомсон хэвээр байна. Яг тэр мөчөд би хар арьснуудын амнаас ямар ч үн цэнэгүй болохыг ойлгосноо санаж байна. Тото хүч үл хэрэглэх аргад итгэдгээ үргэлж номлодог байсан ч Өмнөд Африкт үлдэгдэж буй гол хүчирхийлэл бол арьс өнгөөр ялгуурлах дэглэмээс үүдэлтэй гэж нэмж хэлдэг байв. 3-7 хоногийн өмнө нэгэн оршуулгад оролцож байхад цагдаа нарт буудуулж амиа алдсан 19 хүний австын төв байж билээ. Цагдаа нартай болсон мөргөлдөөний улмаар бараг өдөр бүр хэн нэгэн амь өргөдөж байна. Өнөөдөр энэ улсын төвхөнд урд өмнө болж байгаагүй хар арьснуудын хамгийн том гашуудлын эсэргүүцлийн цуглаан болж байна. Сүүлийн саруудад өрнсөн үйл явдлуудаас улбалан олон нийтийн уур хилэн улам хүчээ аван хуйларч буй мэт санагдаж байна. Цугларсан олон нэг хүнийг цагдаагийн туршуул гэж үзэн биед нь халдаж амь насанд нь хүрэхээ шахжээ. Харин Тото машинаасаа яаран гарч ирж хүмүүсээс түүнийг зүгээр орхихыг гуйж байсан юм. Түүнээс өөрхөн гуйсан бол хүмүүс тоохгүй байх байлаа. Бид яг Английн эрмэг дээр ирсэн юм шүү. Азар эх орон маань гал давтаагүй юм. Арч апартеидын эсрэг хөдөлгөөнийг удирдах байсан гол хүмүүсийн нэг болсон байлаа. Учир нь Нельсон Мандела болон бусад удирдагчид шоронд орсон эсвэл цөлөгдсөн байсан юм. Тиймээс түүний үүрэг гол зорилго нь Өмнөд Африкт юу болоод байгааг дэлхийд дахинд мэдүүлэх явдал болсон юм. Хүмүүс инх тайвныг эрхэмлэж тайван замаар тэр хатуу тогтолцоог өөрчилөхийг зорж байв. Харин засгийн газрын барьсан хариу нь цагдаагийн буу шийдэм, сум, нулимс асгаруулагч хий, баривчилгаа, үхэл, аллага байсан юм. Ийхүү тэрээр улсын хамгийн том дайсан нь болсон билээ. Энд бид эрх чөлөөтэй болохыг хүсэхгүй гэж хэлэх хүн байна уу? Үгүй. Тэр арьс өнгөөр ялгуурлан гадуурх тогтолцоог нураахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүн үнэндээ хамгийн аимшигтай нөхцөл байдлыг ч даван туулж нөгөө талд нь ялагч болон хүн чанараа эвдэлгүй. Харин ч сайн сайхан энэрэнгүй сэтгэлийг түгээх хүсэл эрмэлзэл дүүрэн гарч ирж чаддаг юм. Би Нельсон Манделагийн тухай бодож байлаа. Шоронд орох үедээ тэр бээр залуухан байсан. Африкийн үндэсний конгрессийн зэвсэгт хүчний тэргүүн байсан үе. Зэвсэггүй, хамгаалтгүй ард түмний эсрэг зэрлэгээр дайрч байгаа засгийн газрын эсрэг инх тайван хүч үл хэрэглэх замаар зэвсэггүй тэмцэх нь үр дүнгүй, утгагүй гэж бодож байгаа олон хүн бий. Тиймээс бид өөр зам сонгох цаг нь болсон байж магадгүй юм. Тэр бээр дайсныг устгах ёстой гэдэгт
бат итгэдэг байсан юм. Тэр шоронд орсон. Робин аралдах шоронд тэрэнд хүнлэг бусаар хандаж уур хай нөхөө хуулдаг байв. Шалан дээр гудасгүй унтдаг байж. Нельсон Мандела 27 жилийг шоронд өнгөрөөсөн. Хүмүүс 27 жил гэж юу? Хайрын цаг хугацааг шоронд өнгөрүүлжээ гэж халаглах байх л та. Үгүй ээ. Шоронд туулсан тэр зовлон нь тэрнийг илүү их өршөөнгүй сэтгэлтэй эсрэг талаа сонсох чадвартай болгосон юм. Ер нь бол дайсан гэж үздэг хүмүүс чинь бидэнтэй л адил хүн. Айдас хүйдэстэй бас итгэл найдвар тээж байдаг. Тэднийг нийгэм нь тийм болгосон байдаг. Энэ нь яг л халуун зууханд алт цэвэршүүлж гаргаж авч байгаа мэт. Зарим талаараа зовлон туулах нь магадгүй бүр их зовлон зүдгүүр амсах нь энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байж болох юм. Та яг зөв хэллээ. Тийм ээ. Зовлон бэрхшээл гэдэг нь үнэндээ таныг сорж байгаа юм. Олон жилийг хятадын гянданд өнгөрөөсөн нэг төвд хүн бий. Маш хэцүү нөхцөлд хүнд ажил хийж асар ихээр тамлуулсан гэсэн. Тэр хүн гянданд өнгөрөөсөн 18 жилд надад нэгэн аюул тулгарч байсан гэсэн юм. Би тэгт нь амнасаа алдах аюул байсан байх гэж таан ямар аюул тулгарсан бэ гэхэд тэр хүн хятадын хүчирхийлэгчдийг энэр нэгүүлсэх сэтгэлээ алдах аюул тулгарх шахсан гэж хариулсан юм. Тиймээс Нельсон Мандела гуйдаж тэр тандж тэр хэчнээн хэцүү байсан ч үл алдагдах дотоод хүч чадал байдаг. Оюун санааны гүн ухаан, туршлага, сэтгэлгээний ачаар ийм хүч хоримтлагддаг. Энэ бол маш чухал. Ялангуяа бэрхшээлийг даван туулах үед их хэрэгтэй. Тэгэхээр төвдийн хэллэг үнэн болж таарч байна. Зовлонг мэдэрч байж баяр баясгаланг талархан хүлээн авдаг. Буддын шашны сонгодог боловсролын тогтолцоо нь олон жилийн хатуу дэглэмтэй сургалт бүхий байдаг. Үүний ихэнх нь аман мэтгэлцээний хэлбэрээр явагддаг бөгөөд суралцагч сурч байгаа ойлголтыг наривчлан судалж туршиж үзэх хэрэгтэй. Туршиж үзээгүй мэдлэг яг л элсэн цайд шиг хэврэг. Нэг хуруугаараа түлхтэл бүх зүйл нуран үнэн. Дээрхийн гигантны эзэмшсэн мэдлэг ухаан маш өвөрмөц бөгөөд гүн нарийн юм. Эрдэмтэн судлаачид тэр дундаа барууны шинжлэх ухааны эрдэмтдтэй уулзаад ямар ч сэдвээр гүн гүнзгий яриа өрнүүлж байгааг хараад тэд ихэд гайхаж оюун ухаан мэдлэгийг гайхан биширдэг юм. Би бүр багаасаа маш сониуч хөөхд байсан юм. Ямар нэгэн шин зүйл харахаараа өргөлж яагаад ямар учиртай юм бол гэж асуудаг байлаа. Энэ нь миний тарих сайн ажиллаж байсныг илтгэж байгаа хэрэг юм. Би дандаа альваг судалж үзхийг боддог байсан. Энэ зан чанар маань намайг шинжлэх ухааныг сонирхоход хүргэсэн. Сүүлийн 30-аад жилийн турш би орчин үеийн эрдэмтдтэй илүү гүн гүнзгий төвшөнд ярилцлага өрнүүлж байна. Би анх Далай ламтай 1992 онд уулзч байсан юм. Тэрээр сэтгэл оюунаа хөгжүүлэхэд олон жил зарцуулсан төвд лам хуургуудтай хамтран тарих мэдрэлийн чиглэлээр судалгаа хийх боломжтой эсэх талаар надтай ярилцахыг хүссэн юм.
Би анх ажлын гараагаа сэтгэл хямралын талаарх судалгаагаар эхлүүлсэн. Дээрхийн гигантэнтэй анх уулзсан өдөр тэр надад шууд л та бол сэтгэл гутрал, төгшүүр, айдсыг судалдаг тарих судлалын эрдэмтэн хүн. Тэгэхээр тэдгээр арга техникээ ашиглан энэрл нэгүүлсэх сэтгэлийг судлаж болохгүй гэж юу гэж асуусан юм. Анх энэ судалгааг санал болгоход зарим хүн биднийг дэмэрсэн бахаа гэсэн янзтай хандж байлаа. Юутайч бид туршилтаа хийсэн. Ямар туршилт хийдэг талаар тайлбарлая. Туршилтад орох хүний бугуйнд нь дотроо хөндөй төмөр хавтанцар бэглэнэ. Тэгээд тэр хавтанцараар усыг маш хурдан шахаж эргэлдүүлнэ. Усны температурыг хянаж болдгийм. Дараа нь хавтанцараар маш халуун ус гүйлгэлээ шүү гэж хэлнэ. Энэ үед тэр хүнд бугуйных нь арьс төлөгдөж байгаа мэт санагддаг юм л да. Үүний дараа хүмүүстэй туршилтын талаар ерөнхийдөө тайлбарлаж өгдөг. Ийхүү бодитоор мэдрүүлсний дараа албан ёсны туршилт буюу MRI шинжилгээнд оруулна. Туршилтын өмнө тухайн хүнд дээд өнгөөр бип гэсэн дохио дугарснаас хойш 10 секундын дараа маш хүчтэй өвдөж буй мэт мэдрэмж төрнө. Харин доод өнгөөр бүүп гэж дугарсны дараа зүгээр л дулаацж байгаа мэт таата мэдрэмж төрн шүү гэж урьдчилан тайлбарлаж өгнө. Энэ маш энгийн. Энэ туршилтад бясалгал хийдэг ба хизээч бясалгал хийж байгаагүй гэсэн хоёр бүлэг хүмүүсийг оруулдаг юм. Тэр хоёр бүлэгт хүмүүсийг нас хүйсээр нь тэнцвэртэй хуваарлсан байна. Тархины хаана нь өвчин мэдэрдэг хэсэг байрладгийг бид мэддэг болохоор яг тэр хэсгээ л ажигладаг юм. Бясалгал хийдэггүй буюу хяналтын бүлгийн хүмүүсийн тархи дээд өнгийн дууд дохиог сонсмогц шууд л жинхнээсээ өвдөж байгаа мэт хариу үйлдэл үзүүлж байлаа. Уг нь бол тэдэнд дохиол сонсогдсон болохоос ямар нэг бодиттой өвчин мэдрүүлээгүй л дээ. Гэтэл дохиол сонссон төдийдэл тэдний тархи шууд өвчин мэдэрсэн мэт хариу үйлдэл үзүүлж байлаа. Харин бясалгал хийдэг хүмүүсийн хувьд бип гэсэн дээд өнгийн дууд дохиог сонсгоход ямар ч хариу үзүүлээгүй. Тархины өвчин мэдэрдэг хэсэг ёр өөрчлөгдөөгүй. Яг л хуучин хэвэндээ л байсан. Дараа нь жинхнээсээ өвчин мэдрүүлэхэд хоёр бүлэг хоёулаа хариу үйлдэл үзүүлсэн. Өвчин намдмагц бясалгал хийдэг хүмүүс буцаж ердийн байдалтай орж байсан бол хяналтын бүлгийнхэн тэгж чадаагүй. Тэдний тархин дах өвчин мэдэрдэг хэсэг эдвэгчсэн хэвээрээ л байлаа. Өвчний тухай бодлоосоо салж чадахгүй байсан. Энэ судалгааны үр дүнд бид эрүүл сайн сайхан амьдрах гэдэг бол ерөөсөө ур чадвар юм гэдэг энгийн бөгөөд жаахан эрсгэн дүгнэлт хийсэндээ. Сайн сайхан амьдрах ур чадварт суралцж болно. Түүнийг хөгжүүлж болно. Ийм ур чадварын ачаар хүн амьдралаа аз жаргалтай болгож чадна. Хүн төрлөختөн анх энэ гариг дээр бий болж хөвсөж байх тэр үедээ шүдэ угаадгүй л байсан байж таарна. Энэ бол шинээр сурч хэвшүүлсэн зам байдал болохоос бидний удамшлын мэдээллийн санд байдаг зүйл биш шүү дээ. Хэрвээ бид өдөр бүр шүдэ угаахад зарцуулдаг шиг багахан хугацааг сэтгэлээ хөгжүүлэхэд зарцуулдагсан бол энэ дэлхий маань огтөөр байх байсан болов уу? Сэтгэлийн амгалан тайван байдал хүнд маш их аж тустай. Тайван амгалан амьдрах чадвар бүх хүнд бий. Тийм боломж байгаа. Бүх хүнд бий. Дээрхийн гигантэн болон миний аав хоёр хоёулаа л хатуу сахилга баттайгаар уншлаг, залбирал, нам гүм бясалгал хийдэг хүмүүс. Би цуглаанд явж санвартан болсноос хойш аавынхаа шашны хэлийг сурч тэрнтэй өөр төвшөнд ойлголцож өөр яриа өрнүүлэх боломжтой болсон. Залбирал, чимээгүй бясалгалд цаг гаргах хэрэгтэй гэдгийг би сайн ойлгож авсан. Аавын минь хувьд бол энэ хамгийн чухал. Залбирал, уншилгаа хийж байж эрч хүчээ олж авдаг. Далай ламын бясалгалаа хийдэг, уншилгаа хийдэг, ариун намын өрөөнд нь орно гэдэг бол үнэхээр ховрхон завшаа юм.
Энэ бол дээрхийн гигантны хувийн өрөө. Өөр хүмүүс ийшээ ордоггүй. Ихэнхдээ эндээ байдаг. Бүхий л уншдаг судар номнууд нь байдаг юм. Энэ хоёр бурхны дүрийг хардаа. Дээрхийн гигант маань энэ өрөөнд төвдийн бурхны шашны хамгийн гол нандин шүтэн рүүгээ харж суудаг юм. Далай лам бидэнтэй хамт хит хитэ удаа бясалгал хийсэн. Нэг удаа тэр "За би өглөө бүр хамгийн түрүүнд өхөл мөнх усыг бясалгадаг" гэсэн юм. Сэтгэл оюуны өөр өөр төвшин бий. Хамгийн нарийн төвшөндөө хүрэхэд амьсгал зогсно. Зүрх зогсно. Тархины үйл ажиллагаач бас зогсдог. Хаяа надад энэ бие махбод тэрчлэн би гихч мөн чанар минь хэрхэн юучгүй хоосон руу уусан алга болох болоо гэсэн бодол төрдөг л дөө. Энийг бид завсрын төрөл гэдэг. Эндээс дараагийн төрөлд одно. Жинхэнэ үхэл ирэхэд би өөрийгөө сайн бэлдсэн л гэж бодож байна. Гэхдээ мэдэхгүй юм да. Сайн мэдэхгүй юм. Дараа нь бид ариун цог барих ёслол үйлдсэн. Энэ нь Христэд болон өөрсдийн дотоод сэтгэлд буй Христийн мөн чанар талархаж залбирах ёслол юм. Эзэн алдар шиг эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс Христийн бие махбод цосыг бэлэгдэж талах мөн улаан дарс хүртдэг юм. Буддын ламнар дар сууж болохгүй шүү дээ. ямар ч байсан танаар машин бариулахгүй дээ. Аав миний чихэнд Далай ламд дарс талах өхөө хэрэггүй юу хэмээн шивнэн асуулаа. Христийн шашинтан биш хүнд энэ ёсны ариун цаг буюу талах дарсыг өгөхийг зарим хүн зохисгүй гэж үздэг юм. Миний бодлоор аав минь бурхны өрөөлөөр энд ирсэн. Өөрөөр хэлбэл аав минь өөрийнхөө бус бурхны ширээний дэргэд байгаа юм. Тиймээс энэ ширээнд хүндэтгэлтэйгээр ойртон ирж байгаа хэм боловч бурхны урилгаар ирсэн зочин гэсэн үг. Дээрхийн гигантан энэ ёслолд чин сэтгэлээсээ оролцсон. Арчбишопгүй ариун ёслолыг өөрөө удирдан явуулсан нь надад маш онцгой сэтгэгдэл үлдээсэн. Бурхныг алдаршуулж түүний ивэлдэр орших хүн төрлөختөнд амар амгаланг ёрөөе. Би 80 давсан ч өөрийгөө сурагч гэж боддог доо. Тийм үү? Тийм ээ. Өдөр бүр л суралцсаар байна. Та мөн гайхалтай хүн шүү. Зөв. Таныг яг тэгж хэлхийг хүлээж байлаа. Дараахан биш байгааз. За дараагийнхын сэдв рүү шилжье. Энэ бол цөхрөх, итгэл найдвараа алдах тухай юм. Нэгдсэн үндэстний байгууллагын мэдээлснээр манай дэлхий дээр 350 сая хүн сэтгэл готролд нэрвэгдэж итгэл найдвараа алдсан байгаа ажээ. Уйтгар гунигт автаж цөхөрсөн энэ хүмүүст та хоёрын зүгээс юу гэж хэлж зөвлөсөн бол? Заримдаа хүмүүс итгэл найдвараа бүр мөсөн алдсан байх нь бий. Миний бодлоор дотоод сэтгэлийн жинхэнэ мөн чанараа таних буюу халуун дулаан сэтгэлийг хөгжүүлснээр энэ байдлаас гарч болно. Тийм л дээ. Гэхдээ баяр баясгалантай, аз жаргалтай бай гэж хичнээн хүсвч өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байгаа хүмүүст хэрхэн тусалж болох талаар яриулах гэж байх шиг байна. Миний хувьд амьдралд минь ямар нэгэн зовлон шаналл тохиолдоход итгэл найдвар маань намайг урагш алхуулдаг. Би бол итгэл найдварын хүлээсэнд буй хоригдол. Гэхдээ энэ итгэл найдвар гэгч Тэнгэрээс бэлэн бууж ирдэг зүйл биш юм. Бид чинь хүн шүү дээ. Хүн алдаа гаргадаг. Дээрхийн гигантэн өнөөдөр тайван амгалан харагдаж байна. Гэхдээ л амьдралд нь яантаа гэмээр
хүнд хэцүү үе тохиолдож байсан. Тэгэхээр дээрхийн гэгэнтэн анхнаасаа л ийм амар амгалан байна гэсэн үг биш ээ. Залбирал бясалгал хийж дадуулсны ачаар л ийм тайван амгалан нэгүүлсэнгүй болж төлөвшсөн хэрэг юм. Булчингаа зөв хөгжүүлэхийн тулд дасгал хийдэгтэй яагаад л сайн зан чанар ихч мөн адил дадуулж байж төлөвшүүлдэг. Ингэж хөгжүүлэхэд цаг хугацаа их орно. Минутаар, өдрөөр, сараар, жилээр, хэдэн 10 жилээр л ахиж хөгждөг. Цаг хугацаа хэрэгтэй. Төвд хүүхдүүдэд зориулсан асрах төвүүд байдаг. Тэнд төвдөөс дөрвж ирсэн хүүхдүүд амьдардаг юм. Нэг үгээр бол өнчин хүүхдүүдийн асрамжийн газар бүхий сургууль гэсэн үг. Хятадын засгийн газраас төвдийн соёлыг хааж боох бодлого явуулж байгаагаас болоод зарим нь хүүхдүүдээ ийм асрамжийн газар руу явуулдаг болсон. Би 4 настай байхдаа төвд хүүхдүүдийн асрамжийн газарт ирсэн юм. Анх далаа ламтай 6-7 настай байхдаа уулзаж байсан санагдаж байна. Тэгэхэд би Энэтхэгийн хойд хэсэгт орших Шимла дахь төвд хүүхдийн асрамжийн газарт байсан юм. Манай төвийнхэн далаа ламыг угтаж авах бэлтгэл хийж, зам цэвэрлэн төвд уламжлалын дагуу гадаа талбайд хээ зурах зэргээр их л завгүй байсан юм. Далаа ламыг ирэхэд гараас нь хөтөлж хажууд нь алхах 2 хүүхдийг сонгосны нэг нь би байсан юм. Гараас нь хөтлөөд алхсан гэд боддоо. Би тэрнээс хэд хэдэн асуулт асуусны дотор өөрийгөө лам болж болох эсхийг асуусан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Үүлийн барилдлага л байсан болов. Юуны өмнө та бүхний амрыг альдгая. Намайг Тэнзийн цэрэн гэдэг. Би хэрхэн төвдөөс оргож ирснээ ярьж өгье. Намайг Тэнзийн Думаа гэдэг 12 дугаар ангид сурдаг. Төвдийн Хам аймгийн Ганзын хэмээх тосгонд төрсөн. Анх 2002 онд 5 настай байхдаа би төвдөөс ирсэн. Гэрийнхнээсээ тэр дундаа ээжээсээ хол байх миний хувьд маш хүнд байдаг. Бид Кайла шуулыг давж олон голыг гаталж их бэрх замыг туулж байж энд ирсэн. Хятадын цагдаа нараас нуугдах ёстой байсан болохоор эмээ намайг ачаа тэшний дунд автобусны суудлын тор нуусан. Дээрхийн гэгэнтэй Арч Бишоп Десмонд Тутугаа та бүхний амгалан айлтгая. Би дөнгөж 5 настай байхдаа гэрээ орхин явсан. Гэрээ орхин явах маш хэцүү. Харамсалтай юм. Маш их сэтгэл өвдсөн. Сэтгэл их эмзэглүүлсэн уулзалт болсон. Одоо та бүхэн бүрэн эрх чөлөөтэй болж зөвхөн орчин үеийн боловсрал төдийгүй эртний 1000 жилийн түүхтэй баялаг өв соёлоо судалж суралцах боломжтой боллоо гэж бодох хэрэгтэй. Энэ талаас нь харах юм бол сэтгэл тайвширна. Дээрхийн гэгэнтэн төвд хүн бүрийн нэрийн өмнөөс хад чулуумэт хатуу хүчтэй байх ёстой. Тэднийг залж чиглүүлж нөмөр түшгэн болох ёстой гэдгээ үргэлж санаж явдаг. Тиймээс тэрээр
тэднийг тайвшруулахаас илүүтэйгээр зоригжуулахыг хичээдэг юм. Харин арчбишопийн хувьд хамгийн түрүүнд тайвшруулах нь чухал гэж үздэг. Сэтгэл хөдлөл. Бидэнд сэтгэл хөдлөлөө хянах боломж байдаггүй. Сэтгэл өвдөж байвал өвдөж байна л гэсэн үг шүү дээ. Өвдөж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гол асуудал нь энэ бүх сэтгэл хөдлөлийг бид сэтгэл оюуныхаа нэг хэсэг энгийн байх ёстой зүйл гэж үздэгт байгаа юм. Энэ бол буруу гэж бодож байна. Уур хэлэн атаж өтөг гэх мэт муу сэтгэл хөдлөлүүд бидний амар амгаланг үгүй хийх хор хөнөөлтөө гэдгийг ухаарах хэрэгтэй. Хэрв байнга эдгээр сэтгэл хөдлөлүүдэд автаад байх юм бол эрүүл мэндийг сүйтгэнэ. Улмаар сөрөг сэтгэл хөдлөлүүдэд хит автаад байвал гэр бүлд асуудал үүснэ. Бүр цаашлаад таны нийгмийн хүрээлэл, найз нөхдийн дунд асуудал үүсэж эхэлнэ. Тиймээс энийг ойлгож ухаарах нь маш чухал гэж бодож байна. Тийм ээ. Гэхдээ бид хүмүүст энэ бүхэн өөрсдийнх нь буруу гэх ойлголт төрүүлэх ёсгүй гэж бодож байна. Сэтгэл хөдлөл бол аяндаа өөрийн эрэхгүй л үүсдэг юм шүү дээ. Аль сэтгэл хөдлөл амар амгаланг авч ирж аль нь амар тайван байдлыг алдагдуулаад байна вэ гэдгийг эхлээд ялгаж таних хэрэгтэй гэж бодож байна. Энийг ялгаж салгаж чадвал тэдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг өөрөөсөө холдуулж эхэлнэ. Хэрв хүн оюун санаагаа хөгжүүлэх дадал зуршилтай болж тодорхой цаг гаргавал уур хилэн уйтгар гунигт автгаас сэргийлж чадна гэж Далай лам хэлсэн. Харин Арчгүй тэгэхэр хүн зарим үед яаж чадалгүй сэтгэл хөдлөлд автдаг гэж хэлсэн. Учир нь бид хүн шүү дээ. Би бүхэн тандаж та нарыг ертөнцийн эзэн төгс төгөлдөр өөд зорж тэмүүлж байхаар бүтээсэн. Төгс төгөлдөр өөд зорж тэмүүлж байхаар бүтээсэн юм. Та нар хараахан төгс төгөлдөр түрээгүй байна. Та бол төгс төгөлдөр бүтээл болох замдаа яваа шүү гэж хэлье. Өмнөд Африкт Ubuntu гэх ойлголт байдаг. Энэ нь хүн бусдын хүчээр оршин тогтнодог гэсэн утгатай. Хэрэг би бусдаас суралцаагүй бол өнөөдөр ингэж ярьж чадахгүй байх байсан. Бусад хүмүүсээс суралцаж байж л би өнөөдөр хүн шиг бодож сэтгэж чадаж байна шүү дээ. Бид маш нарийн бүтэцтэй харилцаа сүлжээнд дунд амьдардаг. Хэл хязгааргүй эмч нарын тухай бодоод үзье л дээ. Тэд хамгийн хүнд хэцүү газарт яах гэж очдөг вэ? Уг нь Францда ч юм уу хаа нэгэн ая тухтай газар эмчих ажлыг хийгээд амжилт гаргах бүрэн боломжтой шүү дээ. Гэтэл тэд тэгдэггүй. Тэдгээр эмч, совлогчид хамгийн их ядуурл нэрвэгдсэн. Хамгийн их өвчин зовлонтой, маш аюултай нөхцөл байдалтай орнууд руу л явдаг. Ямар их хайр инрэл халамжийг бусдад түгээдэг гэж санана. Хамгийн байгаа бүхнээ тэдэнд өгөөдөл. Учир нь энэ бол бидний үнэн мөн чанар юм. Тийм ээ, санал нийлж байна. Хүн төрөлхтний мөн чанар бол сайхан сэтгэл, инрэл нэгүүлсэл мөн. Мэдээ их үздэг хүмүүс муу мэдээ сонсчход түүгээрээ дэлхийн байдлыг төсөөлж бүх юм таагүй байгаа мэт боддог. Ингэвэл хүн итгэл найдвараа алдаж эхэлнэ. Хүн төрөлхтөн тэр аяараа муу муухай мэт санагдаж ирээдүйдээ итгэлгүй болдог. Маш гонигтай сөрөг таагүй юмс мэдээж болж байгаа л да. Гэхдээ эерэг сайн нь энэс хавьгүй болон энийг ойлговол тайван байна. Тийм ээ. Бид төрлөхөөс өөл энэрэнгүй бусдыг халамжилж санаа тавих хандлагатай байдаг шүү дээ. Тэр дурдсан Ubuntu буюу
Хүн бусдын хүчээр оршин тогтнодог гэдэг ойлголтоор бол хүмүүс хамтдаа байж л хүн төрлөختөн болдог гэж үздэг. Тэдний мэрэгэн ухааны огшимыг тунгаавал баяр баясгалантай амьдралын гол түлхүүр бол хүн өөрийнхөө төрлөх энэрэнгүй сэтгэлийг тордож хөгжүүлэх юм байна. Түүгээрээ амьдралыг туулах учиртай аж. Энэрэнгүй сэтгэлээр амьдралаа залах аргыг олоорой. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхах дэглэм нуран унах үед маш олон хүн хайртай дотны хүмүүсээ хэрхэн ам үргэцсэнийг тэднийг хаана оршуулсныг мэдэхгүй байлаа. Хайртай хүмүүсийнх нь амьдрал хэрхэн төгссөн талаар юу ч мэдэхгүй байсан юм. Энэ бол өнгөрсөн бүхнийг ардаа үлдээх боломж юм. Чөлөөлөх хөдөлгөөнийхний хувьд арьс өнгөөр ялгуурлах дэглэмийн үед хүний эрхийг хамгийн аимшигтайгаар зөрчсөн этгээдүүдийг Нюрнбергийн жишгээр шүүж яллахыг хүсэж байв. Харин арьс өнгөөр ялгуурлах дэглэм хэрэгжүүлж байсан засгийн газар тэднээс гэмт хэрэг үйлдсэн бүх хүнийг өршөөхийг хүсэж байсан юм. Харин үнэн ба эвлэрлийн комисс дундын байр суурьтай байлаа. Тэд гэмт хэрэгээ үннээр өчсөн хүмүүсийг ялаас мулталж өршөөхийг зорж байв. Намайг өхөн үхтэл дагаж явах нэг юм бэ. Би үхэхдээ булшрууга өөрийнхөө алсан хүмүүсийн цогцыг чирч орхол үлдлээ дээ. Өршөөж уучлах гэдэг бол хамтдаа илүү сайн сайхан маргаашийг бүтээхийн тулд Өмнөд Африкийн шин түүхийг эергээр бүтээхийн тулд өнгөрснийг мартаж бүхнийг эхлэхийг хэлнэ. Тэгээд аавыг дээрх комиссийн даргаар анжлахыг үржсэн юм. Бид өнгөрсөн хар бараан түүхийн үннийг дэлгэж байж тэр үеийг эрхшээж байсан бүх чөтгөрүүдийг намгтгаж чадах билээ. Тэгж чадвал тэдгээр бүх чөтгөр дахин биднийг эзэмдэх болно. Улмаар бид хүмүүсийн сэтгэлийн шарахыг ангааж чадах билээ. Та тэр хүнийг яаж хөнөөсөн бэ? Би тэрний толгойн хажуунаас нь буудсан. Ахмад Риан Белинганы хажууд хамт ажилдаг цагта Тапело Имболо байсан. Бидэн рүү гараа өргөсөн нэг хүн ойртож ирсэн. Баруун хэсгээс нэг цагаан арьст төрүүч надад би тэрнийг буудана гэв. Би тэрнийг нэг удаа буудахад газар төрүүлгээ харан унсан. Нэгэн удаа ам үрэгдсэн залуусын ээжүүдтэй уулзсан юм. Тэр залуусаас урвж элчлэн амийн хороолгосон нэг залуу ээжүүдийн өмнө гарч ирэн уучлал гуйсан. Ээжүүдийн нэг нь түүнд хандаж "Хүмүн, би чамайг өршөөж байна" гэсэнтэй. Энэ бол гайхалтай уужим сэтгэл хүч тэнхээ юм. Бидэнд энэр нэгүсэх, уучлах сэтгэлийн асар их нөөц бий. Гэхдээ уучлах гэдэг бол мартна гэсэн үг биш юм. Тэдний хийсэн муу үеийн талаар санах ёстой. Гэвч энэс болж уур хэлэн үзен ядалт үүсэх магадлал бий. Ийм сөрөг сэтгэлийг хянаж чадвал жинхэнэ утгаараа уучлж өршөөж чадна. Хүлээцтэй уучлж чаддаг байна гэдэг сул дорой шинж огт биш юм. Тэгж бодвол маш буруу. 100% буруу. 1000% буруу. Тийм биз дээ? Яг үнэн. Би яг хэлэх гэж байлаа. Уучлна гэдэг нь сул дорой шинж гэж хэлдэг хүмүүс өөрсдөө бусдыг уучлж үзээгүй болохоор л тэгж байгаа юм. Гэхдээ хамгийн ойр дотны хүмүүсээ уучлах их хэцүү байдаг шүү дээ. Тийм ээ, тийм ээ. Аав минь буюу өвөө маань гэрийнхээ эсрэг талд байх нэгэн сургуулийн захирал байв. Өвөө гайхалтай, хөгжилтэй,
гэрэлгээгээ цацруулсан маш олон эерэг сайхан чанартай хүн байсан ч согтохороо гэрээхэндээ агсан тавьдаг байж. Ээж минь их ээлдэг, зөөлөн, гайхалтай сайн хүн байлаа. Аавын ийм авир намайг их шаналгадаг байсан. Арай жаахан том биетэй тэнхээтэй байсансан бол би аавыгаа дэвсэд хайчихмаар санагддаг байв. Ээжтэй минь бүдүүлэг зэрлэг харьцаж байхад хамгаалж чадахгүй өчүүхэн жижигхэн биетэй гэдэгтээ өөртөө маш их уур хүрдэг байсан. Хэрв аав тань энд таны өөдөөс хараад сууж байсан бол та юу хэлэх байсан бэ? Би тэгвэл ээжтэй минь тэгж харьцаж байсанд нь маш их шаналж гомдож явдгаа хэлнэ. Надад нэг харамсаж явдаг зүйл би л дээ. Аав минь нэг өдөр надтай ярилцмаар байна гэж хэлсэн юм. Надад нэг юм хэлэх гээд байх шиг байсан юм. Тэгт нь би их ядарсан байсан тул үгүй дараа ярилцъя, маргааш байж болох уу гэсэн. Уран зохиолдол хаяа гардаг шиг юм болсон юм. Маргааш өглөөн нь нэг хүн биднийг өглөө эрт сэрээж аавыг минь урьдчилан нас барсныг дуулгасан юм. Тийм болохоор би аавыгаа надад юу хэлэх гээснийг мэдэж чадалгүй үлдсэн. Магадгүй аав минь нас нөхчих гэж байгаагаа зөнгөөрөө мэдрээд ээжийг минь зовоосондоо харамсаж байгаагаа хэлэх гэж байсан байхаа гэж би цаг үргэлж боддог юм аа. Би аавын хаан хэлэх гэсэн үгийг сонсоогүй дээ. Маш их харамсаж явдаг та. Энийг бодохоор миний сэтгэл зүрх шаналдаг. Гэхдээ намайг уучлсан байхаа гэж найдаж байна. Бид төрсөн өдөр тэмдэглэхээр төвдийн хүүхдүүд ясрамжийн төв рүү явлаа. Бид далаа ламд зориулж цөөхөн хүнийг хамарсан бяцхан баяр зохион байгуулахыг төлөвлөсөн боловч тэнд 2500 хүн цугларсан. Биднийг очиход мэдээж төвд сургуулийн 4 товцоо өмссөн 1000 гаруй сурагч хүлээж байлаа. Хүүхдүүдийн ямар их анхаарал хандуулж байгааг хараад би их гайхаж байснаа санаж байна. Одоо бүгдээрээ асуулт хариултын хэсгээ эхлүүлье. Дээрхийн гигэнтэй баяр баясгалан нь дэлхий дээр инх тавин тогтоох төгс арга мөн үү? Баярлалаа. Жинхэнэ баяр баясгалан бол бусдад туслах явдал юм. Аз жаргалтай амар амгалан нийгэм бүтээснээр та илүү их сэтгэл ханамжтай болдог. Нэгдүгээрт гэр бүлд амар амгалан тогтох хэрэгтэй. Гэр бүлд амар амгалан бий болгохын тулд ховхон өөрөө дотоод амар амгалан баяр баясгалан олж дараа нь гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах ёстой. Дараа нь ийм замаараа нэг гэр бүл, 10 гэр бүл, 100 гэр бүл амар амгалантай болно. Энэ өөрчлөлт явандаа
аз жаргалтай нийгмийг бүтээнэ. Энэ замаар эцэст нь үндэсний төвшөнд, дараа нь хүн төрлөختний төвшөнд өөрчлөлт ирнэ. 7 тэрбум хүн төрлөختөн бид бүгд аз жаргалтай амьдрах ижил хүсэл эрмэлзэлтэй ижил эрхтэй. Тэм биз? Эрхэм хүндэт Десмонд Тото. Бид жинхэнэ баяр баясгалан аз жаргалыг хэрхэн бий болгож чадах вэ? Баяр баясгалан бол бусдад баяр баясгаланг өгсөний төлөө ирдэг шагнал юм. Та зөвхөн өөрийнхөө төлөө бус. Харин бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, халамжилж, энэрвэл зүрх сэтгэлд тань халуун дулаан гэрэл гээгээ мэдрэгддэг. Яагаад гэвэл та хэн нэгний нулимсыг арчиж өгсөн учраас тэр юм шүү дээ. Баярлалаа. Арч Десмонд гайхалтай эвлэгхэн хэмнэлээр бүжиглэж байлаа. Тун дог харагдаж байсан шүү. Тэгтэл Далай лам тэнд яах учраа олохгүй твцэн байртаа зогсож байсан. Үннийг хэлэхэд лам хуврагууд бүжиглэж болохгүй л дээ. Дуулж бүжиглэж болохгүй гэсэн сахил авдаг юм. Харин ч туутуугаа дээрхийн гигантнийг суудлаас нь босгож ядаж хэдэн хөдөлгөөн хийхийг ятгах чадсан байна шүү. Бүтэн 7 хоногийн турш тэдэнтэй хамт байж мэрэгэн ухааныхаа охийг тунгааж суухдаа тэдний хамтдаа хэрхэн цагийг зугаатаа өнгөрөөж хөвгөлтэй яриа өрнөж байгааг нь дэрэгдээс нь харж байлаа. Хүлээгээрэй. Би нэг хариуцж байгаа шүү. Зүйтэй. Одоо та хоёрт хамгийн сүүлчийн асуултаа тавья. Та хоёр баярлаж байж магадгүй. Гэхдээ энэ гайхалтай ярилцлага дуусах тохиж байгаа нь бидэнд их харамсалтай байна. Сүүлийн асуулт бол та хоёрын нөхөрлөл ямар их баяр баясгалан донд өрнөж байгаа тухай юм. Та хоёр хамтдаа байхдаа маш их баяр хөөртэй байх юм. Ийм ер усын баяр баясгалантай байлгадаг зүйл юу юм бол? Энэ маань намайг дандаа л өдөж байдаг юм. Би Далай ламыг их биширдэг. Одоо ингээд өнгөрөөд эхэлнэ. Өөрөөр хэлбэл Далай лам бидний хувьд зам заагч гэрэлтэд самхаг юм. Магадгүй хятадууд өөрсдөө ч мэдэлгүйгээр дэлхийд гайхалтай бэлэг өгсөн байх гэж боддог. Баярлалаа. Надад төлөөрэй. Би төлнө. Хэдэн сайхан үгээр төлье.
Юуны өмнө би бусдыг үргэлж хүн гэдэг үднээс нь хардаг. Тэдний албан тушаал нийгмийн байдлыг чухалчилдаггүй. Хүн гэдэг талаас нь хүлээж авдаг. Тиймээс хүн гэдэг талаас нь үзвэл энэ эрхэм маш сайн хүн. Даруй төлөв баяр баясгалан цацруулж явдаг нэгэн гэж боддог. Тэгэд олон жил найзалж нөхөрлөж их дотн уулзхоосон. Энэ нөхөрлөл маань огт ховирч өөрчлөгдөөгүй. Хоёрдугаард энэ маань их хөгжилтэй хүн шүү. Ийм хөгжилтэй зан нь надад их таалагддаг. Та ч бас их сахилгагүй шүү. Надад их сайхан байдаг. Тэрвэр үргэлж намайг цаашлуулж, тоглоом хийж, би ч хариуг нь өгдөг. Тиймээс энэ нөхөрлөл маань ер бусын онцгой юм. Тэгээд бас энэ царайг нь хараад угаарай. Тэр хардаа толгой нь яг ламынх шиг л байна. Энэ л сэтгэлд дотн төрхийг тань би энэ наснаас нөгчих үедээ сан дурсах болно. Баярлалаа. Таны шашны ёсоор бол бид Деважинд ертөнцийн эзний өмнө уулзаж магадгүй юм. Та Христийн шашны сайн санваартан тул төрүүлж Деважинд очих байхаа. Тэгээ дараа нь намайг Деважинд татаж яваарай. Баярлалаа. Буддын шашны үүднээс хэрв хэн нэгэнтэй онцгой ойр дотны харилцаа барилдлага үүсгэсэн бол тэр нь дараагийн төрөлд нь үргэлжилдэг гэдэг. Харилцан нэг нэгнээ маш их хүндэлдэг хүмүүсийн нөхөрлөл хамгийн сайхан байдаг. Магадгүй ийм нөхөрлөл биднийг төсөөлж байгаагүйгээр өсгөж бас хөгжүүлдэг байх. Уг суурьтай бол бүх хүн яг ижил юм. Бид бүгд л өвчин, айдас, зовлонг үл хүсэж аз жаргалтай байхыг ирмэлцэж, жинхэнэ гүн нөхөрлөл, утга учиртай амьдрал, хайр инэрлийг хүсэн тэмүүлдэг. Бидний хооронд ямар ч ялгаа байхгүй. Таны хаанаас гаралтай нь хамаагүй. Хүний суурь мөн чанар нэг л юм. Тиймээс энэрэн нэгүсэх сэтгэл биднийг бодитоор хэм болохыг харуулж байдаг. Хүн төрлөختний зүрх сэтгэлийн гол цөмд баяр баясгалан оршдог гэдгийг ойлгохоос өөр гүнзгий ухаарлаж юу байх вүлээ. Харин амьдралын маань цаг хугацаанаас нэлээд хэсгийг эзэлж байдаг айдас, уур хилэн, уйтгаргууныг эд бүгд бидэнд баяр баясгалан эргүүлэн авчирч биднийг ойртуулдаг ажээ. Миний бодлоор Далай лам Десмонд Тутунаар бидэнд хүмүүс бид өөрийн дотоод дах хүмүүнлэг мөн чанараас сэргээж болно. Нэг нэгэнтэйгээ энэл хүмүүнлэг мөн чанарынхаа үүднээс хандвал эрж хайгаад байгаа баяр баясгалан аз жаргалаа олох болно. Тэр цагт баяр баясгалан аз жаргалаар үргэлжид бэлхнэ гэдгийг ойлгууллаа. Аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Эрэл үргэлжилсээр. Аз жаргалыг түгээцгээе. Таавас оролцсон тийм үү? Тэгэлгүй яах вэ?
We can be forever free, live a life in harmony, you and me forever. Love is what I'm talking about, forever. Oh, yeah. Sing about the joy now. You gotta let that joy become joy for you, joy for me. Living life so joyfully. Joy for you, joy for me. Living life so joyfully. Joy for you, joy for me. Living life so joyfully. I'm living life so joyful. Let's celebrate together. Joy. Let's celebrate together. I'm talking joy, compassion, joy, compassion. Love is what I'm talking about, you know. Touch the sky, joy for you, joy for me. Living life so joyfully. Joy for you, joy for me. Living life so joyfully. Joy for you, joy for me. Living life so joyfully. Living life so joyful. Today and everywhere. Start today. Sing about that joy and everywhere. That joy. Was ever free. Let's celebrate in harmony. Let's celebrate together. Joy, joy, joy. Like that.